За 41 болохоор ямар функцийн уламжлал нь энэ гарах вэ гэж байна. Тэгэхээр энэ маань манай функцээс уламжлал авахар энэ гарсан байна. Тэгвэл би одоо анхны функц олохын тулд эндээсээ интеграл авнаа гэсэн үг. За 3-ыг хуваах нь x квадрат анх байсан их функц нь болно гэсэн үг. 3-ыг үржих нь x-ийн 1/(x)-ийн квадратыг би x-ийн хас 2 гэж хавчулна. За одоо эндээс интеграл авна гэсэн үг. 3-ыг үржих нь x-ийн зэрэгэндээ 1-ийг нөхөр хасах нэг. Тэгээд тэр тандаа хуваагдах хүч нэмэх нь c. Тэгэхээр энэ маань хасах 3-ыг хуваах нь x-ийн хасах 1-ийг хоёр дээр тавьжуулна. Нэмэх нь c гэсэн энэ функцийн уламжлалт ажээ. За 42 нь адилхан энэ ямар функцийн уламжлал нь энэ вэ гэж асууж байна. За тэгэхээр эндээс бүгд y-г олохын тулд эндээсээ интеграл авах гэсэн үг. Тэгэхээр 1 дээр нэмэх нь x хасах нь 1/(x)-ийн квадратаа бүгд x-ийн хас 2 гэж авчих. За тэгэхээр эндээс интеграл авнаа гэсэн үг. Тэгэхээр 1-ээс интеграл авахаар x болоод x-ийн 1 зэрэгтээс интеграл авахаар x квадратыг авах нь 2. Хасах нь x-ийн хас 2-аас интеграл авахаар дээр нь зэрэндээ 1 гэж хасах нь. Тэгээд тэр дандаа хуваагдах чинь. Тэгэхээр уламжлал авахад алга болсон байж магадгүй. Учираас нэг тогтмолтоо нэмж өгнө. Хасах нэмэх болоод x-ийн хасах нэг гэдэг бол 1-ийг авах нэг гэсэн. За энэ функцээс уламжлал авахар гарсан байжээ. Ямар функцийн уламжлал нь синус x гарах вэ гэж байна. Тэгэхээр одоо эндээс за би зарим үед f зарим үед y гэдэг аны ялгааг хөшөөлгөөг гэдэг нь харуулахын тулд ингээд янз бүр авах шүү. За f функцийн уламжлал нь энэс байна. Тэгвэл би анх байсан функц олыг бол эндээсээ интеграл авна. Тэгэхээр синус x-с интеграл авна. Синус чинь ямар функц уламжлахаар гарсан бэ гэхээр хасах косинус x нэмэх нь c. За эндээс уламжлахаар чинь косинусын уламжлал чинь хасах синус x гэдэг. Тэгээ хасахыг нэмэх гэдэг энэ гарах байна. За энэ интегралыг бодноо гэж. Тэгэхээр эндээс бүгдээрээ 4-ийг хаалтнаас гаргаж агаад 2x дээр нэмэх нь 3-г тусбараас нь авч болно. Эсвэл 4-өөр нэмсэн үржүүлж агаад тусбарт нь авсан ч болно тий. Тэгэхээр 4-ийг үржих нь за 2-ыг үржих нь x-ийн квадратыг хуваах нь 2, 3-аас интегралахаар 3x. Тэгээд ямар нэгэн тогтмолтой байж босцмож магадгүй c-г нэмж өгнө. Энээр хураагдаад тэгэхээр манайх 4x квадрат нэмэх нь 12x нэмэх нь c гэж болно. За эсвэл энийг би бас нэг өөрөөр хийж үзүүлье. 4-ийг үржих гээд 2x-ээс 3 dx-ээс интеграл авах. Тэгэхээр энэ шовон байгаач бүгдийн энэс интеграл авахаараа яаж авч болох вэ гэхээр 2x дээр нэмэх нь 3-ын зэрэн дээр 1-ийг нэгээд тэрэнд авахдаг гэж. Тэгээд бүгд x коэффициент нь 2 байгааз энэ 2-ны 1-ээр нь хувааж 2-ны 1-ээр үржүүлж нэмэх нь c. За тэгэхээр нэр нь хураагдчихна. Тэгэхээр манайх 2x дээр нэмэх нь 3-ын квадрат нэмэх нь c. За энэ яагаад ингэж яахан өөр байгаа вэ гэхээр одоо биений задлахаар чинь 4x квадрат нэмэх нь энэ хоёрыг үржүүлээд 2-оор ихээр 12x нэмэх нь 9 нэмэх нь c. За тэгээд энэ нэрийг нийлүүлээд энэ нэг тогтмолтойг авчлах нэ. За эндээс интеграл авах гэж. Тэгэхээр энэ x-ийн куб гэдэг чинь 3-ны 1 гэсэн үг. За эндээс интеграл авахаар бүгдээрээ зэрэгэн дээр 1-ийг нэмээд 3-ны 4 тэгээд тэр тондоо хуваагдах гэж нэмэх нь c. Тэр 3 маань дээрээ гараад 4 тэгэхээр x-ийн 3-ны 4 нэмэх нь c. За нэг бас магадгүй ингээд тавьсан байж болно шүү дээ. Нэг юм хэлбэрээрээ биш 4-ний 3-ыг үуч x-ийн 3-ны 4 гэдэг бол нэг бүхэл 3-ны 1 гэсэн үг шүү дээ. За тэгэхээр нэмж байгаа учраас энийгээ 4-ний 3-ыг үуч x-ийн 1 зэртийг үуч x-ийн 3-ны 1 буюу 4-ний 3-ыг үуч x 3-ны 1 дүн куб x гэдэг ингээд тавьсан байж болно. За 46-ны эндээс интеграл авна гинэ. Тэгэхээр 1-ийг хуваах нь x-ийн 3 гэдэг бол x-ийн хас 3 нэмэх нь 2x хасах нь 3. За эндээс интеграл авнаа. Эндээс интеграл авахаар бүгд x-ийн хас 3 чинь зэрэндээ нэмэхээр хас 2. Тэгээд тэр танд байгаа гэж. Нэмэх нь 2-ыг үуч x-ийн 1 юм чинь зэрэндээ 1 нэмээд энэ таваалаа хас 3 гэсэн тогтмол тавал 3x нэмэх нь c. За тэгэхээр нэг жоох янсаа тавьчих. Хас 2-ны 1-ийг хүчин x-ийн хас 2 зэрэг гэдгийг хуваарьдаар x-ийн болгоод энэ нэрийг хураагаад x-ийн квадрат хасган 3x нэмэх нь c. За 47-ны эндээс интеграл авч. За энд хэсэгчлэн интеграалчлах ороод ирлээ. За хэсэгчлэн интеграалчлах гэдэг маань
уг үрчгийн db гэсэн функцээс интеграл авахаар ub-гээс хасах нь b үрчгийн d. За эндээс интеграл авна гэсэн. За энэ юу нь яаж гарсан бэ гэсэн чинь уг үрчгийн b-гээс бүгд уламжлалт авчих. Тэгэхээр энэ маань уугаас уламжлалт авч b-гээр үржүүлээд нэмэх нь b-гээс уламжлалт аваад уухаар үржүүлж байгаа гэсэн. За тэгвэл эндээс одоо ингээд хоёр талаас нь интеграл авчих. За ингээд хоёр талаас нь ингээд интеграл авчихсан. Нийлбэр тусварсан. За ub-гийн уламжлалаас интеграл авна гэхээр манайх ууг үрчгийн b өөр гарч штэ. Тэнцүү за уугийн уламжлал үрчгийн b гэдгээ би b үрчгийн уугийн уламжлалаа d гэдэг. Нэмэх нь ууг үрчгийн b-гийн уламжлал гэдэг маань d b-гээс уламжлална гэсэн. За тэгвэл одоо эндээс би юу олгож байгаа гэхээр энэ ууг үрчгийн db-г олъё. Тэгэхээр ub-гээс энийг урагшаа гаргахаар хасах нь энийг шүү. b үрчгийн du тэнцүү интеграл ууг үрчгийн db. За тэгэхээр энэ яг юм бооз ууг үрчгийн db гэдэг бол ub-гээс хасах нь b үрчгийн du гэдэг ингээ хатарч байгаа. За тэгэхээр энэ интеграл L-ийн 3x гэсэн интеграл авахтаа бүгдээр яах юм гэсэн чинь одоо алийг уу гэж авах уу, алийг d гэж авах вэ гэсэн асуудал гарч байна. За ер нь натурал ирхэм орсон тохиолдолд ихэнх тохиолдолд натурал ирхэм 3x-ээ ууг авчдаг. Тэгээ манайх энэ үлдчихэж байгаа dx-ийг болохоор db гэж авах. Одоо би алийг db гэж авах вэ гэдгийг сонгох нь шүү дээ. За энийхээ хоёр талаас нь дифференциал авчих. Тэгэхээр натурал ирхэм x боломж нэгийг ухаан 3x үрчгийн татварлын 3x-ээс уламжлах 3 dx-ээр авч байгаа учраас dx. За эндээс b-гээс уламжлахаар нэгийг үрчгэн тэгээд яв. Доороос нь интеграл ав. Тэгэхээр үрбэл нэгээс одоо энэс интеграл авахаар b нэгийг үрчгэн dx-ээс интеграл авахаар x. Үрбэл эндээс нь уламжлал аваад эндээс нь интеграл авчих шүү. Тэгэхээр одоо яг үуч ub-ийг үржүүлээд яг x-ийг үрчгэн L-ийн 3x хасах нь интеграл b үрчгэн d. Үрбэл b үрчгэн d гэхээр энэ хоёроо ингэж орчуулж байна. Тэгэхээр энэ маань юу болсон гэсэн чинь энэ хоёр хураагдаад тэгэхээр 3-д нураагдаад нэгийг хуваах нь x тэгээ энэ x өрчүүлээ dx. Үргэлбэл энэ хоёрыг өрчүүлж байгаа гэсэн үг шүү. За тэгэхээр энэ маань юу гэсэн чинь x-ийг өрчүүлэн натурал ирхэм 3x-ээс хасах нь хураагдаад энэ чинь нэг болчихно. Тэгэхээр нэгээс интеграл авахаар x болж. За тэгээд алга болсон байж магадгүйгээд бүгдээрээ нэмэх нь цэг нэмээд өгч. За тэгэхээр хэрвээ энийг бүр ингэж чадахгүй бүгдээ тестнэр ямар асуудал байж болох вэ гэхээр тэгвэл эндээс уламжлахаар яг энэ гарч ийн үгдгийн шалгаж чинь. За хариунасаа тэгэхээр шалгая бүгдээрээ L-ийн 3x-ээс сахны x нэмэх нь c-гээсээ уламжлал авч үзнэ. За энэ бол үрчүүрийн уламжлал. Тэгэхээр x-ийн уламжлалыг үрчгэн L-ийн 3x-ээр үржүүлээ. Нэмэх нь L-ийн 3x уламжлал нэгийг хуваах 3x. Тэгээд аргумент давхар функцчаас дотроос нь уламжлууллаа. Тэгээд x-ээр үржүүлж шүү дээ. Тэгээ хасах нь x нэмэх нь c. За тэгснээр 3x нь 3x-тэй устдаад эндээс L-ийн 3x-ээс энэ хараа x-ийн уламжлалыг фор тавьчих шүү дээ. За x-ийн уламжлалт нэг шүү дээ. Тэгээд c-ийн уламжлалт. За тэнгуут эндээс энэ хэрмэн устдаад нэгээс нэг гээд хураагдаад яг манай L-ийн 3x зүг бооз. За дараа нь 48 эндээс интеграл ав. Тэгэхээр үрбэл нэгийг хуваах нь x-ээс интеграл авахаар натурал ирхэм x гэдэг. За яг энэ шиг бүгдээрээ нэгийг хуваах нь ax-тэй нэмэх нь b-гээс интеграл авах ax-тэй нэмэх нь b-гээс интеграл авахаар энэ маань натурал ирхэм ax-тэй нэмэх нь b үрчгэн x-ийн өмнөх коэффициент a-д нь хуваагдаж байна. Эсвэл нэг орлуулгын хэрнээ гараад шүү дээ. Би ингээд шумуучаа шууд ингээд хийх шүү. За одоо тэгвэл эндээс интеграл авахар болох гэж нэгийг хуваах юм чинь натурал ирхэм 2x-тэй нэмэх нь 3. Тэгээ x-ийн коэффициент 2-т хуваагаад өгчнө буюу манайхаар 2-ны 1-ээр хөвчүүлж өгчнө гэсэн. За энэ 2-ны 1 коэффициент учраас энэ тавих жоохон цохимжгүй өмнө нь ингэж тавина. За эндээс синус 2x-с интеграл авна. Синус чинь юуны уламжлал авдаг үлээ гэж хасах 2x-с. Косинус 2x-с уламжлахаар хасах
синус x. Тэгэхээр хасгасгын нэм болчих. Тэгээд үржих нь x-ийн коэффициент нь 2-оос 2 доо хуваагаад өгч. За мөн адилхан коэффициент нь чинь энд хуваагаад өгч. Тэгээд нэмэх нь c. За даантай нь эндээс интеграл авна гинэ. Тэгэхээр косинус x-с уламжлахаар синус x 2-ыг үржин синус x-с уламжлахаар чинь 2-ыг үржин хасах косинус x. Тэгээд нэмэх нь c. Тэгэхээр эндээс бүгдээрээ синус x-с хасах нь 2 косинус x дээр нэмэх нь c болох нэ.